Энэ өдрийн мэндийг хүргэе pop мэдээ эхэлж байна. Баяр наадмын онцлог үйл явдал бол яахын аргагүй түрүү бүх түрүү морь юм. Тэр дундаа соёлын морины уралдааны тоосыг Монгол түмэн маань дээдсийн аршаанаас илүүтэйгээр үнэлж үзэн дээд зэргээр таашаадаг арт түмэн билээ. Соёлын морины тоосонд дарагдахыг аз хиймрийн бэлэгдэл гэж үзэн тэр жилийнхаа хиймрэл ундааг соёлын морины тоосонд даатгахаар хүү 7 хуудыг зорьдог. За ялангуяа соёлын морины хөлсийг ямар нэгэн юмд шингээж аваад өөртөө төрсөн байхад мөнхийн аршаан хүртсэн мэтэр бэлгшээдэг юм. Ингээд баяр наадмаар соёлын морийн тоосоор өөрсдийгөө гойсон наадамчид болон наадмын бусад нарийнтай зургууд олон нийтийн сүлжээгээр хэрхэн тархсныг одоо үзүүлье. Хөвсгөл аймгийг өнгөрөх оны сүүлчээр Улаанбаатар хоттой хатуу хужилттай авто замаар холбосон билээ. Зам дагаж хөгжил ирдэг гэдгийн жишээ болж баяр наадмын өдрүүдээр Хөвсгөл аймгийг зорих гадаад дотоодын жуулчдын тоо эрс өссөн. Хөвсгөлийн хатгал сумын постоор амралтын өдрүүдэд давхцсан тоогоор 60-аас 70 мянган машин орж гарсан гэсэн тоо байгаа юм. Өмнөх жилүүдэд 15-аас 16 мянган дотоодын жуулчин, 5 мянга гаруй гадаадын жуулчин Хөвсгөл далайг зорио очсон байна. Жилийн наадам улам бүр өргөжин тэлж өнгөжин жавхаачид зохион байгуул сайтай болж байгаа. Үзэж харах юм ихтэй, хуучилж ярих юм олонтой наадаг болоод байгаа. 5 хоног амардаг болсон наадамчин олон монголчуудын тал нь нийслэлээс гадагш гарan амархаар одож 12-ноос хойш хот эзгүүрвэ. Сураг дуулахны хөдөг зоригсод баргаараа Хөвсгөл долоо руу одсон гин. Хатгал хүртэл хар зам тавьсан тул ёстой хөлтөнд хөлгөж хөлгүүн мөсгөж унаатан давхиж унаагүн дагдаж Монголын шивэцаар Хөвсгөл далайд амархаар хошуурцгаажээ. Далайд гарцгүй ус мөрөн багтай монголчуудын хувьд устай газар руу тэн яарцах нь аргагүй юм. Зуны сар 6 биш зугаалт наад хугацаа тийм олон биш. Олон хоног амарч байгаагийн хэрэг юу вүлээ? Олон жил гацаж байсан зам тавигдсан тул ийм бөөнөрөө далайг зорцгоожээ. Гэд очисон хүмүүс олон түмний амнаас амар зугаалсан үйлчлэгээний талаар янз янзын мэдээ их тархлаа. Урд өмнө нь ийм их жуулчин гийжин цуглуулж байгаагүй тул зүү хатгацаагүй шавсан жуулчдын өмнө Хөвсгөлчөө шиндэж бас чиг гиндэж барь залдсан бол та. Олонний яриагаар бол бэлэн мөнгөний машинууд бүгд хоосорч картаар 8 хэдэг газруудын бараа дуус шатхуун түүх станцууд шатхуунгүй болон хаалгаан барьж зам харгуй төгжрөн зочид болоо дүүрцгэж майхан сав хатгацаагүй морь арга жалгагүй боллоо сандарсгаасан гинэ. Аялал жуулчлалыг хөгжүүлнэ хэмээн олон жил ярьж онолцсон ч ганц наадмын пиан даахгүй байхыг бодвол дээрээд судлаа олоогүй доорооч гүйлээ бэлдээгүй бол та. Зам дагаж хөгжил ирдэг гэдэг үгийг зүгээрс нь хэлээгүй гэдэг ийхүү тоотой хоногийн наадамда тоогүй олноор сугласан наадамчдын хөлөөдлөн батлан харуулж өглөө. Сайлаа бэлтгэхээр саваа бэлдэцгээ гэж. Яг ийхүү далайн иргийг бараадан амарцгаасан наадамчид гэр орноо зорцгоон хөдөлцгөтл бас нэгэн саад гарч ирсэн нь зам харгуй таг төгжрөн пэг битүүрсэн явдал байна. Нийслэлийн замдал төгжирдэг гэж бодож байсан наадамчид ийхүү мянганы замдаж бас төгжирч болохыг мэдэж авцгаав. Олонний шууганыг анддаггүй төвтөрчид тэднийг дамжиглан өнөөдүүлч нэрж явнаа болохоон байла оркуудаас хаалга үдэн дүгжээрэ хашааныхаа зоожиг шалгаараа өсөж уурсан хүн сүрг өөдүүрөөгөө цөлмөн шүү гадагшаа буугаараа гарынхан жилэг амсан шүү гэцгэн даабалцгааж харагдан лээ. Түүгээрж барахгүй фотошоп дүүтэй нэг нь авьяасаа гаргаж Хөвсгөлөөс босож ирэхсэд уран сайхны кино орой бүр 22-ийн товчоогоор хэмээн постэр хийчихсэн дамжиглаж харагдах. Зам үгээр наадаа шоглогчд нь царайлгууд нь цэнгэлдэх хүрээлэн хүй 7 хуудыг чимээ царай муутаачуд нь гэртэн бөгөөд бүр царай муутангууд нь Хөвсгөл рүү болчихсон гинэ гэцгэн түүтрээр шуугандагдаж нэрэ тэр чаачуу энэ чаачуу харагдахгүй байна гэртээ байгаа биз нөгөө хин царай муутай бол таарлаа Хөвсгөлд явна гинлээ гэцгэн мазарсгааж байна. Ийхүү Монгол наадам дэнч хотойтол нөргөлж далай цалигт божгонцхан 5 хоног амарч 5 твд алдраад уусган өндөрлөө. Дараа жилийн наадам даанч хол байна да гэд яг нэгд мэдгэд эргэцсэн болон 95 жилийн ой баяран тэмдэглэнэ. Эрүүлээ бол эрх жилийн наадам үзнэ монголчуудаа та бүхэндээ эрүүлэнхийг хүсэж эрх жилийн наадамда энэ төөртэйгээр уулзалтыг хүсэн өрөөё.
Холливуудын киноны од Стивен Сигал хэдэн жилийн өмнө Чингис хааны тухай кино хийхээр Монголд сүрдүүлэнтэй зочлоод буцсан. Буцахдаа Эрдэнэ туяа хэмээх Монгол бүсгийг өөрийн нарийн бичгээр ажилуулна хэмээн дагуулж явсан Стивен Сигал Монгол бүсгүйтэй тун удалгүй хамтын амьдралаа эхлүүлж тэд хүүтэй болж монголчуудын хүргэн болсон. Энэ жил өөрийн эхнэр хүүхдийн хамт Монгол наадмыг үзэж сонирхохоор манай улсад ирсэн нь наадам үзэхээр ирсэн гадаад дотоодын зочид жуулчдын анхаарлыг ихэд татлаа. Дэлхийд ганцхан дээлтэй Монгол наадамд байна гадаадын жуулчид бичгүүл олон ирдэг. Тэдний дотор дэлхийн хэмжээний од Холливуудын нэр жүжигчин Айкидогийн нэрт мастер Стивен Сигал Монголд наадсан байна. Гадны ирчүүдтэй заяагаа холбож тавилангаа нэгтгэсэн монгол бүсгүйчүүд олон бий. Гэхдээ тэдэн дотроос хамгийн олон жил сайн сайхан доктортой яваа гэр бүл бол яахын аргагүй Стивен Сигалийн гэр бүл ордог юм. 10 жилийн өмнө Монголд ирэхдээ Чингисийн тухай кино хийнэ гэж шуугуулан боо юм болж ажигдсан Сигалийн юу ч юм бүтсэнгүй юм тэгсгээ сургаалдарсан. Харин тэрээр буцахдаа монгол бүсгүйг маань дагуулад бусныг бид нэлээд сүлд мэдсэн байлаа. Түүний гэргийн Эрдэнэ туяа буюу Элли Сигал 2009 онд ноён Стивен Сигалтай гэрлэж өдгөө тэд Монгол цустай хүүтэй болцоосон байна. Өмнө нь 3 удаа гэрлэж байсан өдгөө 63 нас хүрчгүй ноён Сигал ахиж гэр бүлээс харнаж гэрлэхгүй байхаа гэж олон хүмүүс үзсгэж байгаа бөгөөд ийхүү Монголын хүргэн Холливуудын бэрнэр өөрсдийн хүүгийн хамт ирж наадамдаж явахт нь папарацчид зургийг нь болгож амжижээ. Монгол наадам үзэхээр ирж буй тэд бүгдээрээ Монгол дээл өмссөн сайхан харагдаж байснаас гадна Монголын хүргэн гэдгээ бодолцсон байхаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Сайхан гэр бүлийн голомт нь өөдөө байх болтугай. Монгол хүний дээл малгай бүс хөөрөг бол Монгол наадмын салшгүй нэг хэсгэлээ. Жил жилийн наадмаар монголчууд бид өмсөх хувцас унах унаага бэлдэн сэтгэл догтлон хүлээдэг. Баярхаж илүүрхэх гэсэндээ ч биш жилдээ ганц болдог Монгол наадмаараа үндснийхээ хувцаар өөрсдийгөө гойж үндснийхээ туг далбаагаар унаа юугаа чимж хүндэлдэг гойдог тийм л сайхан бахархал ийм сайхан уламжлалтай байлээ. Энэ л заншлаараа наадмын өглөө гойсон олонний танил эрхмүүдийг сонирхолъё. Цус минь Монгол, цус минь Монгол, зүс минь Монгол, ёс минь Монгол. Бид монголоор гойдог, дэлгсэн тэрлэг шиг монголоор бид барахдаг. Дээцээс өвлсөн дээлээрээ бид гойдгоо.
Pop мэдээ энд хүрээд өндөрлөж байна. Хамт байсанд баярлалаа.